За өнөөдөр маш сайхан нартай гоё өдөр байна. Тэгээд нэг өмнө нь ерөөсөө ирж байгаагүй Ирландын нэг жижигхэн тосгонд ирсэн байж байна. Тэгээд Даблинхтаас ерөөсөө холгүй нэг цаг гаруул яваад хүрээд ирдэг. Тэгээд энэ тосгон маань яг юугаараа үнэхээр алдартай вэ гэхээр дундад зууны үеийн одоо барилга байгууламж хэм маягаараа их алдартай тийм газар юм байна. За ингээд Ирландын нэг жижиг тосгоныг бүгдөө жижигхэн одоо суурин газрыг сонирхцгоо. Энд бас түүхэн дурсгалтай сүм дуган тийм ээ янз бүрийн юм их байдаг юм байна. Тэгээд дөнгөж train station-ээс буучаад явж байна. Тэгээд ийшээ явж ирэхдээ би trainer ирсэн. Гол нь нөгөө trainer ингээд тэгтээ урдчлаа захиалсан бол илүү хямд авах байсан. Ингээд тэгж урдчилж онлайнаар захиалж чадаагүй шууд нөгөө нэг station дээр ирээд худалдаж авсан. Тэгээд ирж буцахын 24 евро гэдэг тэгдэг юм байна. Магадгүй завтай үедээ нэг гоё нартай өдөр бас энэ Kilkenny гэдэг энэ Ирландын бас одоо тийм ээ нилээх одоо хүмүүсийн зорж ирдэг юм таавн байгаа. Тэгээд ийшээ одоо явж үзье. За энэ сүмийг хараарай. Энэ өстой амар гоё үзэсгэлэнтэй сүм байна. Миний Ирландд харж исэн хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн нэг гэж хэлж болохоор сүм байна. Энэ нөгөө нэг Kilkenny сүм нь байхаа гэж би бодож байна. Тэгээд энд бас хорин болж байгаа шиг байна. Тэгээд ийшээ орж болох эсхийг бол мэдэхгүй. Ийшээ хамаагүй орж болохгүй юм шиг байна. Дотор нь үйл ажиллагаа болж байна. Гадна бол одоо тансаг машинуудтай зогсцсон. За тэгээд их л үзэсгэлэнтэй Дааш нь өмсчихсэн эмгтээчүүд байна да. Өнөөдөр одоо бас нэг юм сайхан юм хардаг бэлгшээлтэй өдөр байна ч гэх шиг. За ингээд Ирландын одоо бас жижиг суурин газрын гудамж талбайг бол бүгдээрээ сайхан харж байна. Тэгээд гаднаа ингээд сайхан цэцэг ногоо энэ минь одоо ингээд үлгцсэн байна шүү дээ. Зуны дэлгэр цаг болонгууд гудамжаа ингээд цэцэгсээр сайхан чимгэлжтэй юм байна гэж. За тэгээ Kilkenny бол нэг тийм жижигхэн суурин газар болохоор ихэнх тийм одоо гол үзврийнх нь ямар бол ингээ алхаад хүрчихээр юм байна. Би одоо энэ Kilkenny шилтгэн лүү нь явж байна. Тэгээд ийшээгээ нэг жоохон яваад жоохон алхаад Kilkenny шилтгэн лүү явж очих юм байна. За ингээд энэ хотын дундуур бас юм гол урсаж өнгөрдөг юм байна. Тэгээд нөгөө Kilkenny шилтгэн тэнд харагдаж байна. Маш том шилтгэн харагдаж байна да. Тэгээд Butlers гээд одоо нэг тийм язгууртан гэр бүлинд амьдарч ирсэн гэж байгаа. Тэгээд тэр гэр бүл энэ шилтгэнд бараг 5 гэр бүлийн одоо үр хойч үе удмаараа бараг 500 жил амьдарсан гэдэг чийсэн. За Kilkenny бас энтхийн нөгөө нэг хуурлангийн тэмцээний багаараа их алдартай. Хуурлан бол ерөнхийдөө хамгийн хурдан спорт гэж байгаа. Хамгийн хурд шаарддаг спорт. Тэгээд энтхийн одоо энэ баг тамирчид нь бол Ирландд хамгийн олон удаа одоо тэмцээнүүдэд ялт байгуулж ирсэн. Тэгээд энд бас ийм хуурлангийн тамирчдын хөшөө байдаг юм байна. Энэ нэг бүр сайхан гівтцээ. Чаргаж байгаа юм шүү. Энэ шилтгэнийх нь хажуудтай үнэхээр гоё ногоон том парк байт юм байна.
betrayed, and I the pain, and I you will never see again on your the eye of hope is always on your mind. When we closed down and it's silent in 1943, 17 million people they had to layer for sanctuary. Springtime when I came here and I stood out on this pier. За хэлхийн нийт нэг хагас өдрийг өнгөрүүллээ. Маш гоё газар байна. Гэхдээ үзье гэсэн бүх зүйлээ үзэж чадсангүй. 16 дугаар зууны үеийн одоо баян худалдаач хүний амьдарч исэн тий одоо юм сууц байдаг юм байна. Тэр мөрийг нь бол үзэж чадсангүй. За дараа ер нь бол одоо энэ гэлхээний дэрх юм бол гэлхээний кастл дотор орж бас тэр нөгөө кастл дотор 500 жил амьдарсан хүмүүсийн түүх дурсгалын юмыг үзэл бас их сонирхолтой юм шиг байна.